Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 3 дугаар ангийн мэргэжлийн багш нарын бүлгийн туршлага, хичээлийн судалгаа, багшийн хөгжил үйл ажиллагааг танилцуулж байна. Зорилго нь багшлах үе болон суралцах үед тулгамдсан асуудлаа тодруулж, ажлын байранд асралтгүй хөгжихэд дэмжлэг болох үед хичээлийн судалгаагаар дамжуулан үйл ажиллагаа төлөвлөн зохион байгуулж, үр дүнгээ тооцсон хамтран ажиллана. Бидний тулгамдсан асуудлын нэг нь 2024 оны 2-оос 3 дугаар ангийн гүйцэтгэлийн үнэлгээгээр уншсан зүйлийнхээ утгыг ойлгон бичих чадвар 49.76%, ойлгон унших чадвар 60.3%, үгийн сан 63.44% байсан сурагчдын унших чадвар дутмаг байсан учраас судалгаад хичээлээр асуудлыг шийдвэрлэж мэргэжлийн багш нарын бүлгээр ажиллах хэрэгцээ бий болсон. Бид 4 үйл ажиллагааг 62 багш 2000 гаруй сурагчдад тохируулан төлөвлөсөн. За манай мэргэжлийн хөгжлийн бүлэг бол багш нартайгаа маш сайн хамтарч ажилладаг. Хичээлийн жилийнхээ эхэнд багш нартаа зориулсан хөтөлбөр төлөвлөгөөгөө тулгамдж буй асуудлаа шийдээд за энийхээ дагуу өнөөдөр бол мэргэжлийн хөгжлийн бүлгийн тэргүүлэх зэрэгтэй багш нар залуу багш нартаа туршлагаа, арга зүйгээ түгээсэн ийм сайхан ажил болж байна. Хичээлийн судалгааг хамгийн хүндөвтөр, агуулга багатай нэг суралцсан зорилтыг сонгон авч 5 удаагийн судалгаат хичээлээр 115 багшийг хамруулан зохион байгуулсан. Бэлтгэл судалгааг суралцгын удирдамж, үр дүнг төлөвлөх, арга зүйн асуудлыг томьёолох, ээлжид хичээлийг төлөвлөх, тэмдэглэл суурилсан асуултын шинжилгээний төлөвлөлт гаргах зэргээр хийсэн. Ингээд 5 удаагийн хичээлд 511 сурагчийг хамруулж хичээл үйл ажиллагааг зохион байгуулсан. Хичээлийн хэлэлцүүлгийг тэмдэглэл суурилсан анализийн дагуу хийж засан сайжруулан ажиллаж байна. Залуу багш миний хувьд багш нараас олон сайхан туршлагыг түгээн дэлгэрүүлж авч сургууль хүмүүжлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. За цаашид залуу багш бид нар арга зүй туршлага түгээн дэлгэрүүлж багш нартайгаа туршлага солилцсон ажиллах болно. Суралцахуйд гарсан үр дүн гэвэл судалгаат хичээлд хамрагдсан 156 сурагчаас 14 сурагч буюу 9.4% нь сэргээн санах ойлгох төвшний асуултад, 32-аас 36 сурагч буюу 20-аас 25% нь хэрэглэх төвшний, 28-аас 34 сурагч буюу 18-аас 22% нь задлан шинжлэх төвшний, 22 сурагч буюу 15% нь бүтээх төвшний асуултад багшийн дэмжлэгтэйгээр хариулж байсан. Мөн даалгаврыг ганцаараа хийж чадсан 125, найзаасаа болон бусдаас дэмжлэг авсан 22, багшаас дэмжлэг авсан 9 сурагч байна. Би судалгаад хичээлд 3 дахь жилдээ оролцож байна. Хичээл маш гоё сонирхолтой байдаг. Яагаад гэвэл хэрэглэгдэхүүн дээр ажиллах, мөн бас найзтайгаа хамтарч ажиллах нь надад таалагддаг. Олон багш нар хичээлдээ сууж биднийг ажигладаг. Мөн бас манай ангийн хүүхдүүд ч гэсэн хичээлдээ идэвхтэй оролцдог. Тэр хичээлд би өөрийгөө үнэлэх хэсэг нь надад бас таалагддаг. Судалгаад хичээлийн явцад бий болсон уншлагын арга зүйгээ багш бүр дуршиж, хүрсэн үр дүнгээрээ сайн туршлагын сан бүрдүүлж олны хүртэл болгосон. Мэдээлэл маань бол 12 дугаар сургуулийн цахим сургалтын танхимыг ашиглан орон зайнаас үл хамааран сумдын багш нараа цахимаар оролцуулж байгаанаас онцлог байна. Бид бүхэн 3 дахь жилдээ суралцахын зорилтын дагуу сурагчид өөрсдөө бие даан гүйцэтгэх дасгал ажлын дэвтрийг боловсруулан дуршиж байна. Бид Эрдмийн дэлгүүр намыг ашиглаад 3 дахь жилдээ болж байна. Энэхүү ном маань бидний ухааныг нэгдлийг багтаах, ухааныг маань хөгжүүлдэг энэхүү ном маань монгол хэлний хичээл болон тооны хичээлийг багтаасан ба мөн бидний тууштай хэлэхийн тулд өөрийгөө үнэлэх энэхүү үнэлгээний энэ хэсгийг тавьж өгсөн болохоор бид тууштай хийж тэгээд бидний туртай ном болж чадсан. Бид мэргэжлийн бүлгээр ажилласнаар нэлээдгүй олон үр дүнг олж харж байна.
Тухайлбал 2024-өөс 2025 оны аймгийн 3 дугаар ангийн монгол хэлний судалгахдахууны унших чадварын гүйцэтгэлийн үнэлгээний дундаж 60.3% үнэлэгдснээс 62.3% болж 2.3% агсан. Бичих чадварын гүйцэтгэл 49.76% үнэлэгдснээс 53.6% үнэлэгдэж 4.4% агсан. Мөн 2025 оны аймгийн боловсролын газрын 3 сарын хөндлөнгийн үнэлгээгээр 63 бүлгийн сурагчид 77.1%-тэй дүгнэгдсэн. Өмнөх оноос 6% агсан. Багш бүр нээлттэй асуултаар сурагчдыг хэрхэн чиглүүлж буйг ажиглалтаар илрүүлэхэд 1-р хичээл заасан багшийн асуултын үг 1200. Сурагч 120 байсан бол засан сайжруулалтын 5 дахь хичээлийн багшийн асуултын үг 829 үг болж сурагчдын асуултын үг 164 болсон. Энэ дээр гэдэг 12 дугаар сургуульд бага ангийн багшаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө жилээс эхлэн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ ажиллаж эхэлсэн. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ ажилласнаар суралцахын өдрөмжөө шинжилэн судалж, хичээл сургалтандаа ашиглах, мөн бүлгийн багш нартайгаа хамтран сурагчдад зориулсан дасгал ажлын дэвтэр хэвлэн гаргасан гэх мэт олон талаараа хөгжих боломж нэгтсэн. Мэргэжлийн багш нарын бүлгээрээ зохион байгуулсан судалгаа хичээлийнхаа үр дүн ихтгэл болгон боловсруулаад Монголын хичээлийн судалгааны нэмэлт зохион байгуулсан хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйн онол практикийн баг хуралд оролцсон. За тэгээд 8 нислэгээр баг хуралдад бид нар амжилттай оролцсон. 8 дахь хурал манай мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ улсын хэмжээнд анхны мэргэжлийн хөгжлийн бүлгийн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн гэдгээрээ маш өндөр үнэлэгдсэн. 9-р баг хуралдад хэд байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн. Цаашид бид мэргэжлийн багш нарын бүлэг бүр чадамжид суурилсан судалгаат хичээлийг хамтран зохион байгуулах, багш бүр өөрийн хичээлээ эргэцүүлэн тэмдэглэл суурилсан анализ хийж багшлахуй болон суралцахуйд ахиц гаргах, бүлгийн чиглүүлэгч багш нар залуу багш нараа дагалдуулан манлайлан менторлон ажиллах зэрэг саналыг дэвшүүлж байна.